Оройн төргийн үзэгчдээ би залуус хөтөлбөрийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байж залуусын ертөнцөөр хамтдаа ээлж өөрт хэрэгтэй мэдээлэлээ хүлээн авч үзнэ. Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Білім саласы қандай орнақты болуы, білім саласын қандай саясатпен өркендетуді халық біз анықтауды күтудеміз. Боловсрол нь бидний хамтын амьдралын үн чанарыг бид хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмч. 4-р сарыг дэлхийн залуучуудын сайн дурын сар болгон зарлжээ. Залуучууд сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан нийгмээ өөрчлөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Дэлхийд даяар сая залуучууд сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн олон хөтөлбөр төслийг хэрэгжүүлж нийгэмдээ дөрвтэй өөрчлөлтүүдийг хийсээр байна. Дэлхийн залуучуудын сайн үнсийн өдөр нь залуучуудыг хөгжүүлж, чадваржуулж, залуу хүмүүсийн иргэний оролцоог нэмэгдүүлэх аргачлалыг дэмжихэд гол анхаарлаа хандуулдаг. Залуучуудын сайн дурын үйл ажиллагаанд хүчтэй залуус хүчирхэг нийгмийг бүтээх үр дүнтэй арга юм. За тэгэхээр дэлхийн залуусын сайн улсын өдөр маань энэ жилийн хувьд 4 сарын 26-наас 28-ны хооронд тохиож байгаа. Тэгэхээр яг манай байгууллагын хувьд бол Монгол дахь яг энэ дэлхийн залуусын сайн улсын өдрийн үндэсний зохион байгуулагчаар 9 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэр Монголын хувьд бол 4 сарын 1-ээс 4 сарын 28-ыг дуустал хугацаанд бид нар сайн улсын аяныг өрнүүлж байгаа. Тэгэхээр яг энэ хүрээнд бол бүх залуучууд сайн дурын байгууллагууд, ихтэй сургуулиуд, ерхий боловсролын сургуулиуд, хороод гэдэг ч юм уу бүлэг болгон өөрсдийнхөө иргэн тойронд өөрийнхөө хүрээнд тулгамдж байгаа аливаа асуудлыг сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулаад шийдвэрлэх тал дээр том жижиг янз бүрийн хэлбэрийн сайн дурын үйл ажиллагааг өрнүүлэх ийм сар гэж ойлгож байна. Ер нь бол сайн дурын үйл ажиллагаа, сайн дураараа гэдэг бол ямар нэгэн нийгэмдээ хэрэгтэй, хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Тэгээ гол зүйл нь бол би ямар нэг ашиг хонжоо, шан харамж авахгүйгээр хэн нэгэнд бусдад тустай зүйлийг л хийж байгаа гэдгийг л хамгийн гол нь ойлгож олно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хариу нэхэлгүйгээр бусдад тусалж байгаа л хэлбэр байгаа л би яг сайн зүйлийг хийж байгаа. Тэр маань нийгэмд хэрэгтэй, хэн нэгэнд хэрэгтэй тийм зүйл гэж ойлгож болно л доо. Тэгээ бусад улс орон энэ дэлхийн залуусын сайн улсын өдөр бол 100-аад улс оронд бол хэрэгждэг. Тэгээд улс орон болгоны сайн дурын ажиллагааны явагдаж байгаа хөгжлийнх нь үе шат бол өөр байдаг. За энэ дэлхийн залуусын сайн улсын өдрийн яг төв нь бол Америкийн нэгдсэн улсад энэ бол 10-аад жил болж байгаа ийм дэлхийн хэмжээний нэгдсэн том арга хэмжээ. Тэр энэ үйл ажиллагаа хэмээл жишээлх засгийн газраас нь дэмждэг, том бизнесийн компаниуд дэмждэг, бүх шатны байгууллагууд дэмждэг. Тэгээ энэ өдрийн үйл ажиллагааны хүндэт тэргүүлэгчээр нь Америкийн нэгдсэн улсын тэргүү хатагтай өөрөө ажилдаг, өөрөө залуучуудыг уриалдаг, өөрөө үйл ажиллагаанд нь оролцдог байдаг ч юм уу гэх мэтийн хэлбэрээр бол маш сайн дэмждэг. Тэр Монголын хувьд ч гэсэн бид нар ялгаагүй сайн дурын ажиллагааг дэмжиж байгаа хүмүүсийн тоо ойлгож байгаа ойлголтыг дээшлүүлэхэд энэхүү өдрийн үйл ажиллагаа маань маш ач холбогдолтой гэж үзэж жил болгон тэмдэглэж зохион байгуулдаг. Энэ гаригийн ирээдүй бол дэлхийд дахны залуу хүмүүсийн агуу гэрч хүч, урам зориг, амлалтад байна гэсэн миний мэдлэгийн томоохон хэсгээс үндэслэн гаргасан итгэл найдвар надад байдаг. Хүн нэг бүр тоологддог. Тиймээс ч хүн бүрт гүйцэтгэх үүрэг гэж бий. Хүн бүр өөрсдөд хийж чадна гэж бид үргэлж мэддэг үлээ. Залуучуудын сайн улсын өдөр үүнийг баталж чадна. Итгэл найдвар, өөртөө болон оюун ухаандаа итгэх итгэлтэйгээр урагш энэхүү боломжийг дэмжицгээе. Залуу хүний ориглон хүчийг магтан алдаршуулцгаая. Дэлхийн сайн дурын сар. Инхийн төлөө үйлчлэгээ төрийн бас байгууллагаас шилдэг сайн дурын төслийг шалгаруулах уралдааныг зарлаж байгааг бид бүхэн уламжилж байна. Сайн дурын ажил идэвхтэй оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Доор хаягаар орж мэдээлэл аваарай. www.facebook.com Volunteer Mongolia www.Service for Peace @gmail.
Монголын рок pop урлагийн pop diva нарын нэг 100-ны манлай эстрадын дуучин. Монгол улсын гавьяа жүжигчин Саран Туяагийн амьдрал намайг дуунд уурайжээ гэрэл зургийн үзэсгэлэн Blue Sky цамхгийн Blue Moon Art Gallery-д нээлттэйлээ. Үзэсгэлэнгийн нээлттэд яруу найрагч, сэтгүүлч, зохиолч Хүрэл Баатар Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Ухнаа Тэргүүтээ урлагийн төлөөлөлд оролцлоо. Англи хэл сурах олон арга байдаг боловч төдийлөн өөр тохирох арга олоогүй байгаа оюутан залуус болон төгсөх ангийн сурагчдад зориулан хөгжлийг инженерчлэг клубыг танилцуулахаар бэлэглээ. Нэг хэмжээ барих хэлбэрээр үлээ. Гадаад хэл сурах нь уйтгууртай, төвчээр цаг хугацааг шаарддаг гэж сурахаас төвөгшөөдөг. Боловч зайлшгүй сурах шаардлага гарч байгаа өнөө үед хэрхэн сонирхолтойгоор хурдан сурч болох нь хамгаас чухал билээ. Ихэнх суралцагчид гадаад хэл сурахдаа ярих болон бичих чадвар дадал эзэмшихэд түлхүү анхаардаг. Энэ клубийн онцлог нь сонсох, унших чадварыг сайн эзэмшиж, ярих, бичих чадварт илүү анхаардаг нь харагдаж байгаа юм а. Хөгжлийг инженерчлэх клубийн багштайг одоо уулзаад байна. Тэгэхээр бас телевиз үзэж байгаа залуучуудаа клубийнхаа талаар танилцуулаач. За нэрнээсээ хүүдэлтэй хөгжлийг инженерчлэх чухамхүү хөгжил бол яг хүний инженерчлэх гар нь 15 наснаас эхэлдэг. Тийм учраас манай энэ клуб бол 15 наснуудын клуб гэж болно. 15 нас бол хүний хөгжлийн хамгийн гайхамшигтай нас. Тоглож байгаа тогтоочдог. За 15 нас гэдэг нь бол одоо манайхаа ойлголтоор бол 10 дугаар ангийн хүүхдүүд. За манай 10 бол нэг нь бол 11-оор төгсөж байгаа, 12-оор төгсөж байгаа. За энэ сургуультанд аль нь бол хамрагдаж байгаа. Учир нь бол 10 дугаар ангийн тоо нь бол Америкийн дээд сургуульд орох тооных нь яг суур хэсэг байдаг. За хамгийн гол нь энэ 15 наснда байгаа. Бидний бэлдэж байгаа сургуультууд асар их агуулмжтай учраас яг л энэ насны улсууд л энэний цаана даваа гарах тийм болцоотой байна. Энэ дээр одоо миний номнууд байна. Зөвхөн би зүгээр нэгийг аваад үзье. Нийтэд их сайн мэдгдсэн TOEFL байна. Энэ айлын TOEFL бол. За энэ TOEFL-ийн энэ аргачлалыг дэлхийд дээр 6 компани гаргадаг. 2 жилд нэг удаа гардаг. Тэгэхээр ийм 30 номыг аргачлалд оруулна гэсэн үг. За бид бол нийт англи хэл дээр зохиогдсон бүхий шалгалтыг өгдгөөрөө их онцлогтой. Нийт 9 хичээлийг үздэг юм байна. За ингээ энэний 2 нь бол Америкийн 10 жилийн ерөнхий босрлын сургуулийн агуулмжийг тэр чигээр нь үзэж байна гэсэн үг. За түүнээс гадна энд бол Жири Жамат гэдэг Америкийн одоо мастерын сургуультанд орох сургуултыг бас хавсарж ордог. За түүнчлээ манай Монголд бас саяхан ирээд офиснээс энэ Америкийн томоохон компаниудад орж ажиллахад өгдөг шалгалтууд өгөгддөг. За мөн түүнчлээ манай Монгол улсад нэлээд газар авсан IELTS-ийн шалгалт бий. За энэ шалгалтыг өгөх гэж хүүхдүүд Бритиш сургууль 40 сая төгрөгийг төлөж сурж байна. Американаас бол 35 мянган долларын өртөгтэйгээр энэ сургалтыг явуулж байна. За ингээ манайд ихэнх сургуулиуд бол энийг үздэг. За энэ бол бид нар нэг сарын дотор амждаг. Ийм л ачаалттай сургалт юм аа. Тэгэхээр бас эсэлтийн шалгалтандаа бэлдэж байгаа төгсөх хүүхдүүдэд хандаад хэлэхэд одоо ингээд залуучуудаа хараад ирэхэд англи хэл сурахад хамгийн чухал зүйл нь бас юу юм бэ таны хувьд? Англи хэл гэдэг нь ердөө үг ба үгийн байр шиг. За бүгдээрээ сурах шаардлагагүй шүү дээ. Татварын албан байцаагч бол гадаад сурах шаардлага байхгүй. Замын цагдаа ийгч бол гадаад сурах шаардлага байхгүй гэдэг. Монголдоо сайхан ажиллаад амьдраад төвөггүйхэн шиг байх нөхцөл зөндөө байна шүү дээ. Гадаад гарцаагүй сурах боловсрол бол байна. Эмч байна, хууч байна. Зөвхөн эмчийг аваад үзэхэд 400 оночлогоог бид нар хийж чадахгүй байна. 400 операцийг хийж чадахгүй байна. За энийг дотооддоо ангаах сурж иж бол тэрийг цаана тэр мэрэгжлийг эзэмшил гэж байхгүй. Тэгэхээр тодорхой хэсэг мэрэгжлүүд бол зөвхөн гадаадаас сурж иж авах тийм юм. Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Тэгээд би энэ клубт яваад одоо 2 сар болж байна. Тэгээд
Энэ клубт анх манай дээдлийн ангийн хүүхдүүд сурж эхлээд тэгээд тэд нэр маш их өндөр амжилт үзүүлж байгаа надад харагдсан. Тэгээд дараа жил нь манай сургууль дээр дахиж ирж ихтгэл тавиад одоо бидний дээдлийн хүүхдүүд бидэртэй яг адилхан хугацаанд сурчаад өндөр түвшинд ярьж өөрийгөө илтгэж чадчихсан болохоор тэр чадсан бол би чадна гэсэн сэтгэлгээгээр би энэ сургалтыг сонгож орж ирсэн. Манай сургуулийн сургууль буюу клуб одоо дуудлагыг засч чаддаг. Тэгээд энэ одоо ингээд чанга дугаар одоо хашгирч байгаа нь болохоор хоолойны бохрыг гаргаж байгаа. Тэгээд энэ нь одоо хүний дуудлагыг засахад өндөр ач холбогдол өгч байгаа. Хамгийн анхаарах зүйл нь бол мэдээж дуудлага. Хүн анх хүнтэй ярихдаа дуудлагаар мэдээж эхэлж сонсогдоод тэгээ хүн яг зөв дуудлагатай байх юм бол бусдад маш том гайхал төрүүлж чаддаг. Дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж, зарим хэлээр үе олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн 10-аатхан хүн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англи хэлээр 450 сая хүн ярьж бичиж байна. Энэ үзүүлэлтийг харахад англи хэл сурна гэдэг бидний хамгийн ойрын сурах зүйлсийн жагсаалтын нэг юм. Хэцүү гэж өөртөө хаалт үүсгэлгүй, яг одоо таач бас эхлэх хэрэгтэй. Авьяасгүй хүн гэж энэ хорвоод байна. Нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчдээ Vox Pops болон маань эхэлж байна. Энэ болонгаараа бид үзэгчдээ зориулсан залуусынхаа үзэл бодлыг хүргэдэг билээ. Өнөөдрийн онцлог сэдэв бол гэр бүл төлөвлөлт. Залуус энэ талаар ямар бодолтой явдгийг одоо та бүхэнтэйгээ хуваалцъя. Гэр бүл төлөвлөлтийг бол их нэртэй болвол сайн ярилцж байгаа л ер нь бол одооний гэр бүл төлөвлөлт бол янз л байгаа хүмүүсийн хөдөлгөөр тийм. Тэгээ залуучууд өөрсдөө тэгэл гэр бүл төлөвлөлт гэдэг нь сайн төлөвлөсөн төлөвлөгөөг өмчлөө бид одоо хамт амьдарсан шүү дээ. Төлөвлөлт чухал байхаа. Гэхдээ яг хамгийн гол нь хайр сэтгэл гэж үзэж байна. Сургуулаа төгсөөл гэр бүл төлөвлөе гэж боддоо шүү дээ. Хоёр нь тэгээд их сургуулаа төгсөөд ажил мэргэжилтэд болсныгаа дараа л энэ зүйлийг бодох гэж боддог доо. Ямар ч зөв үнэтэй гэрлээд тэгээд зөв мэргэжилтэд болоод сайн мэргэжилтэд болоод сайхан амьдрахыг мэдээж бүхэн хүсдэг. Энэ болохоор гэр бүл төлөвлөлт гэдгүүд мэдээж чухал шүү дээ. Тэг хамгийн чухал байна. Гэр бүл төлөвлөх энэ талаар мэдлэггүй болохоор хүмүүс их хөвчлэн одоо ингээд саад сарнаад хүүхдтэй болоод ингэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бас эцэгхээсээ л ер нь бол тэрийг мэднүүхээс ер нь нэг мэдрүүлэг бараг гардаггүй баха. 10 жилийн сургуульд бол өгчээсэн сая чи эрүүл мэндийн хичээлгээд те. Тэндээ бол өгчээсэн. Их сургууль дээр болохоор яг тэр тухайн чиглэлээ сурж байгаа хүмүүс гэхээс биш яг ингээд зүгээр нэг өөр мэргэжлээ сурж байгаасан ийм их мэдээлэл бол нэг олддоггүй ш. Ямар ч төлөвлөлтгүй гэр бүл болно гэж бол байхгүй. Ямар ч уртнаас төлөвлөж ийж юм хийж бүтээн гэсэн төлөвлөгөөтэй байж ширнэ. Одоо амьдрал дээр л алдахгүй байх л та. Тэ. Одоо бол хүмүүс бол янз янзын байдлаар л алдаж асуудал тий. Бид залуусаас гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдгийг асуухад олон залуучууд энэ талаар огт бодож байгаагүй гэсэн хариултыг бидэнд өгч байсан юм. Яг одоо энэ мөчид телевиз үзэн суугаа үзэгч таач мөн энэ талаар бодож байгаагүй бол бас нэг бодоод үзээрэй. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт явуулдаг Дэлхийн инх тайвны залуучуудын корпус дээр очиж бид нар мэдээлэл бэлтгэлээ. Гэр бүл төлөвлөлт бол яг Монгол орны одоо цаашдын чиг хараа болоод нөхцөл байдал бол хамгийн чухал зүйл гэж бодож байгаа. Гэр бүл төлөвлөлт байхгүйгаас гэр бүл салалт эхэлж байна. Одоо үнчин хүүхдүүд ихсэж байна гэх юм уу тийм маш олон сөрөг чиг хандлагатай байдаг. Тийм учраас залуучууд маань одоо гэр бүлтэй заавал болсны дараа энэ зүйлд бэлтгэх биш. Гэр бүл болохоос өмнө энэ зүйлийн талаар нэлээх мэдээллийг олж авч бэлтгэх хэрэгтэй гэж ингээд манай зүгээс асууж байгаа.
Дэлхийн их тайвны залуучуудын корпус төрөмс байгууллагаас залуучуудад болоод залуу хасууд залуу гэр бүлүүдэд хандан 2 сард нэг удаа залуу гэр бүлүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулдаг байгаа. Тэгээ манай сургалтын гол зорилго бол орчин цагийн гэр бүлүүдийн сэтгэл зүйн чиг хандлагыг тодорхойлж залуу хасуудтай гэр бүлийн зөвлөгөө сургалт боловсролыг өгөхөд чиглэсэн ийм үйл ажиллагаас явуулдаг байгаа. Энэхүү сургалтаа яг гэр бүл засалж, гэр бүл судлаач мэрэгчлэлтэн докторуудтай хамтран явуулдаг. Тэгээд залуу гэр бүлүүд манай оролцсноор энэхүү сургалтаас олон одоо яг гэр бүлүүд өөрсдөө чиглэсэн боловсролыг аваад цаашдаа бас гэр бүлийн амжилттай зохион байгуулахад нэлээд төхөмтэй сургалт болдог. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дээр тусгаачлан гэр бүлийн одоо хилцэс гарсан байгаа. Энэ одоо ямар бас хамдах боломжтой. Тэгээд гэр бүлийн одоо гэр бүл судлаач нар маань өөрсдөө бие даасан гэр бүл болоод сэтгэл заслын төвүүдтэй болсон байгаа. Энэ хүмүүстэй бас хамтарч ажиллах боломжтой. Манай Дэлхийн их тайвны залуучдын корпус төрөмс байгууллага маань бас бие даасан яг гэр бүлүүд залуу хасууд руу чиглэсэн бас сургалтыг явуулж байгаа. Манай сургалтанд бас тогтмол суугаад бид бүхэнтэй хамтын ажиллагаа бас бий болох боломжтой гэж залуучуудаас уриалмаар байна. Залуусаа демокраси болон өнөөдрийн дугаартаа дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа Harlem Shake-ийг үзэгч та бүхэн зориулсан бэлтгэлээ. Ингээд хамтдаа демокраси болонгаа хүлээн авч үздэхээ. За яг одоо залуучууд маань Harlem Shake-ийг бэлтгэл ажил дээр явж байна. Тэгээд залуучууд маань яг одоо бас тус төвийнхаа залуучууд хүрэх мессежүүдэд бэлтгээ зогсож байгаа шиг байна. Яг одоо юу хийж байна? За одоо яг бид нар нөгөө арчлалт ухаантай хайртай гэдэг нөгөө залуусынхаа яг гол бас мессежийг ханшлаад зогсож байна. Тэгээ удахгүй тэгээд Harlem Shake маань бэлэн болохоор газарандаа гэж. За тэгэхээр бас энэ үсдэг хайртай зогсож яг ямар үсдэг ажиллаж байна вэ? Хийс. Хайртай гэдэг нэг юм хийсийг ажиллаж зогсож байна. Тэгээд гоё бэлтгэл ажилд орсон. Удахгүй Harlem Shake маань гоё гарах хаа гэж бодож байна. Тэгэхээр хайр гэдэг ойлголтыг юу гэж боддог вэ? Хайр гэдэг ойлголт нь өргөн ойлголт гэж боддог. Ээжтэй хайртай, эх оронд хайртай, эсвэл арчлалт хайртай гэдэг юм тийм ээ. Яг одоо хамгийн үндсэн үүрэг ройлыг маань зураач маань хийж байна. Тэгэхээр одоо яг ямар үсэг зурж байна вэ? Ямар үсгүүд зураад ямар үг бүтээх гээд байна вэ? Ардчлалт ухаантай хайртай гэд тэгээд залуусын Harlem Shake өнөөдөр хийх гээд бид нэр бэлдээд байж байна. Тэгээд маш сонирхолтой хөгжилтэй цагийг сонирхолтой өнгөрөөх байх гээд бэлтэж байна. За юу хийж байгаа юм бэ? Би Harlem Shake гэдэг орчин үеийн залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх мессежтэй айлцгал мессежгүйгээр өөрийгөө илэрхийлэх юм нэг илэрхийллийн арга болоод байгаа. Тэгээд манай демокраси төвийн залуучууд энэ Harlem Shake-ийг ашиглаад өөрсдийнхөө ардчлалын тухай үзэл бодлыг ер нь үзэгчтэйгээ монголчуудтайгаа хуваалцахаар шийдсэн. Тэгээд би болохоор өөрийнхөө барих мессежийг бэлдээл зогсож байна. Тэгэхээр яг энэ дээр хүний эрх dignity гэж бичсэн байна. Яагаад энэ мессежийг одоо бичих болсон бэ? Тэгээд бас Монгол улсын энэ өнгүүдээр болохоор би Монгол улсын далбааг уг нь зураглахыг оролцсон. Тэгээд хүний эрх dignity буюу алдар хүнд нэр төрийг илэрхийлсэн англи үг байгаа. Тэгээд Монгол дээр яг өөрийнхөө утгаар гарч чадаагүй гэж боддог болохоор бид нар англиар нь хэрэглэдэг. Тэгээд энэ Монгол улсын төрийн далбаатай энэ хоёр үгийг яагаад бичсэн бэ гэвэл залуучууд бидний амьдардаг, бидний хүүхдүүд амьдрах энэ Монгол улс маань хүний эрхийг дээлсэн, хүний dignity-д маш ээлтэй ийм сайхан орон байгаасаа гэж бодоод тэгээ энэ мессежийг би хүргэхийн тулд энийг бэлдээж. За амжилт. Баярлалаа. Harlem Shake. За ашигтай ухаантай хайртай
залуусын төвийн маань залуучууд маань өмнөд сая Harlem Shake-ийн бэлтгэл ажлуудад ороод мессежээ боловсруулад байж байна. За яг энэ өрөөнд маань бас яг бэлтгэл ажлын өрөөг бэлтгээ залуучууд маань энд ажиллаж хэвэл энэ өрөөл орцгоо. Одоо ингээл Harlem Shake-ийн бэлтгэл ажилд ороод энэ ширээ сандлын анзлал хийж байна да. Бид нар одоо энэ үгээрээ яг өөрсдөө илэрхийлж болно хүн болгон тий. Хамгийн гол нь өөрсдөө илэрхийлнэ гэдэг нь эмоцоо гаргаж байгаа нэг тийм одоо өөрийгөө төсөлсөн санааг л гаргах гэж бодож байна л да. Тэгээ астайтай ухаантай залуус гэдэг бидний яг демокраси буюу манай бүлгийн нэр байгаа л та. Төвийн. Тэгээ тэр төвийнхээ нэр дээрээс манайхны баримтж байгаа яг арчид ухаантай хайртай залуус юм. Гэсэн үг бидний гол санааг энэ Harlem Shake-ийг эхний хэсэгтээ өгүүлэх. Тэр хэсгийнхаа л зүйлийг нэг одоо биелүүлдэг чинь да. Арчлал үнэхээр хайртай юу? Арчлал бол бид нар бүгд хайртай. Яг л арчид төрсөн. Бөөнөрөө арчлалтаа одоо амьдарч байна. Одоо хайрлахаас өөр яах вэ? Тэгээ хамгийн гол нь зөв хайрлах хэрэгтэй. Залуусаа бидний Harlem Shake эхлэхэд бэлэн боллоо. Ингээд бүгдээрээ хүлээн авч үзтгээ. Colo terrorista. Harlem Shake. Хамгийн гоёмсог үнэртнүүдийн сувдан шигтгээг агуулсан шинэ люкс савн. Усанд орсны дараа таата үнэр нь удтал анхилна. Хамгийн тааламжит үнэрийг агуулсан шинэ люкс. Дэлхийн хүн амын 60% нь одоо хүртэл хагнаас болж хогсоор байна. Би Парист ирээд байна. Хуух харилцааны талаар хурлаас мэдээлэл. Жирийн шимпун хуухны өнгөн хэсэгт байгаа хагийг арилган хуухны өнгөн хэсгийн хүндрэлийг шийдвэрлэе. Нотремарыг танилцуулж байна. Хуухны ясны гадаргууд ирэх үйл мэдэгдэх хаг нь байнгын хэрэглээний дараа. Нэгдүгээрт байнга хэрэглэснээр нэг ч хаггүй, 2-3 дугаар асуудал бүрэн мөсөн арилнаа. Энэ бол хуухны бүхэл хүндрэлийн төгсгөл. Шинэ Клер хуухны гүн тижэл. Онгоцны үйлчлэгчийн хувьд би уртсгасан цагаар ажилладаг. Гэж би дэлхийг тойрон үзэх хувьтай хүн. Өдөржин зорчигчдод үйлчилдэг тул арьсаа өдрийн турш арчлах шаардлагатай. Шинэ нэслийн чигшүүлэгч Obvious-ийн дагуулсан арьсны давхарх бүрийг чигшүүлнэ. Онгоц хөөрхөд ямар байсан яг л тийм болбраа байдал. Гүн чигшүүлэгч шинэ Wesley 24 цагийн турш чигшүүлэгч болбраа торгомсог арьс. Байнгын эхрээлэл. Монгол циркийн хөгжлийн төв үзүүлж байна. Дэлхийн цирк Монголд олон улсын циркийн тоглолт үзэгчдийн хөсөлтөөр дахин 7 хоног тоглогдохоор боллоо. Тоглолт 4-р сарын 1-ээс 7-ны дуустал өдөр 15-19 цагуудаас Монголын үндэсний циркт тоглоно. Тасалбарыг циркийн билетийн кассаар худалдаалж лавлах утас 94-20 96-66-20 Дэлхийн цирк Монгол дахин 7. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Ожир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн ожир эрдний амьд ус. All Masters Fitness Club тань хүрж байна.
өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж төглөг орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болгоход тусална. All Masters Fitness Club. Үнэмширгүй байхын энтхийн зөв сонгоод хайшуудсан болзоочин санагдан марапуле. Дуучин Мишелийн би хിവэрэ цомог худалдаанд гарлаа. Монгол циркийн хөгжлийн төв үзүүлж байна. Дэлхийн цирк Монголд олон улсын циркийн тоглолт үзэгчдийн хөсөлтөөр дахин 7 хоног тоглогдохоор боллоо. Тоглолт 4-р сарын 1-ээс 7-ны дуустал өдөр 15-19 цагуудаас Монголын үндэсний циркт тоглоно. Тасалбарыг циркийн билетийн кассаар худалдаалж байна. Лавлах утас 94-20 96-66-20. Дэлхийн цирк Монгол дахин 7. Онцлог залуу булангийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд онцлог залуу болонд маань олон төрлийн салбарт өөрийн авьяас чадвараараа ялгарч байгаа залуучууд маань оролцдог. Өнөөдрийн маань дугаарт бас нэгэн авьяаслаг эмэгтэй оролцсон байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Телевиз үзэж байгаа залуучуудаас өдрийн мэнд хүргэе. Равдан самбо овогтой ариун санаа нас 21 загвар зохион бүтээх дуртай. Энэ авьяасаа илүү хөгжүүлж ирээдүйд алдартай загвар зохион бүтээгч болохыг хүсдэг. Сонирхол төдий байсан энэ хоббигоо одоо илүү мэрэгжлийн төвшөнд болохыг эрмэлзэж, гоёл наадамд хүч үзэж, өөрийн бүтээлээ удахгүй танилцуулгаар бэлтгэж байгаа авьяаслыг бүсгүй өнөөдрийн онцлог залуу буланд өргөцсөн юм. Хэдэн наснаасаа эхлээд хувцас ойж эхэлсэн бэ. Тэгээд хувцас ойддаг гэд өөрөө чи фэйсбүүкээс маш олон зургуудыг үзсэн байгаа. Тэгээ харж байхад үнэхээр тийм чадварлаг. Тэгээ бүр ингээ юм аях хүсэл надад айгүй төрсөн байхгүй тэрийн талаар. Тэгэхээр ер нь 10 жилдээ анх ингээл хөдөлмөрийн хичээл ордог хад сонирхож гисэн. Тэгэл бусад хүмүүсээс илүү их нэг 10 жилдээ илүү их сонирхол тэгээд 10 жилээсээ л ер нь хийж эхэлсэн. 10 жил байхдаа хамгийн анхны уралсан хувцас бас. Уралсан хувцас гээл нэг Солонгосын олон ангит Тэж ангун гээл кино байдаг штэ. Тэрийг үзэж байгаа хувцсан дээрээ шийдчихсэн. Аха. Бас өнөөдөр өмсөн хувцаараа бас гоёж ирсэн байх. Тэгэхээр жишээлбэл нэг хувцсыг ойролцоогоор хэдийн хугацаанд гардаг. Тэгээ өөрөө загвар хэсгэрээ гаргаж хийх гэл олон дистагралтай ажлууд байдаг. Хэдийн хугацааг шаардах вэ? Ер нь нэг эхлүүлж бол нэг өдрийн дотор л шууд хийждэг. Тий. Аа. Өнөөдрийн хувцсны тухайд гэвэл өөрийнхөө хийсэн цамцыг өмссөн байна. Энэ материалыг яг энэ материал нь өөрөө ингэ зарж явах бах тий. Тэгэл тэрийг аваад эсхүр одоо айгуу жишээлбэл төсөөлөгдгөө байхгүй. Яаж захыг ингэж гаргаж хийд юм бол тий жишээлбэл тэгэл яг нөгөө мөрөндөө таарсан хэмжээ авах хэрэгтэй болох гээл нэлээ нарийн юмнууд байгаа. Ер нь бол туршлагатай надаа миний бодлоор бол нэлээд жил ингээд юм хумаачсан баа зэрэг туршлагатай. Тэгээд яг өөрийнх нь туршлаган дээр тулгуурлал дээрэс нь илүү нэмэгдээл тэгэл загварын өөрчлөлт тэгэж яваа. Залуучууд ингээд харж хахад ихэвчлэн ингээд загварын шоунууд за тэгэл загварын сэтгүүлүүд аяга үздэг штэ тий. Тэр чэнэс санаа авдгүй үгүй бол өөрийнхөө яг ингээд хүсэлтэй өөрийнхөө төсөөл дотроос гаргаж ирээ загвараа ихэвчлэн гаргадаг. Тий, ер нь бол угаасаа баг зэрэг санаа авна штэ. Шууд ингээд өөрөө төсөөлнө гэхээр чинь бас хэцүү. Ер нь бол баг зэрэг search хийж санаа авна. Манайд бол одоо үед бол нэлээд загварын чих хандлага болоод нэлээд хүчтэй байгаа штэ тий. Ихэвчлэн миний хувьд ингээ хараад байхад яг өсвөр насны хэм өсвөр наснаас бас дэшээ залуучууд маань ихэвчлэн солонгосын чих хандлагыг илүүтэй үздэг юм шиг санагддаг. Өөрөө чинь тухайд ямар байдаг вэ? Ингээд бас загварын олон шоу сэтгүүл нэтэр үзээд байхад яг аль чиглэлийн илүү одоо юу гэдэг барьж хувцлах дуртай вэ? За тэгээд илүү өөрөө бас тэр талаараа загварууд гаргадаг вэ? Миний бодлоор бол нэг Кореан стил бол нэг даадгүй. Жохон барууны тал руугаа хөвчлэн өөрөө хувцалдаг бас барууны тал руугаа хувцснууд хийдэг. Чөлөө цагаараа хувцас оёхдоо цагаа гаргадаг. Чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Юу хийх дуртай вэ? Ер нь бас хувц оёхоос илүү.
Ер нь бол хөвчлээ ингээл уйдаал ирэхээр те шууд материалаа барьж аваад хувцс хийгээл тэгэл явцдаг. Өөр сонирхдаг зүйл гээл теннис тоглох дуртай. Тэгээ 10 жилээ гимнастикээр хичээлдэг байсан. Тэгэл дүүргийн тэмцээн, хотын тэмцээнүүдэд ордог байсан. Тэгээ гимнастикийн 2 дугаар зэрэгтэй. Тэгээд одоо бол гимнастикаар орхисон. Тэгэл фэшн дизайнер чиглэлээр илүү их ингээл явж байна. Манайд бол яг одоо загварын чиглэлээр нэлээд сайн ажиллаж байгаа одоо сургууль бол урлах эрдэм сургууль гэдэг шүү дээ тий. Гэтэл урлах эрдэмд сурж байгаа залуучууд маань өөрийнхөө одоо коллекц гэж ярьдаг коллекцээ гаргах цаа тэгээ өөрийнхөө гоё бүтээлүүдийг гаргана гэж одоо хилээдгүй ярьдаг зарим нь гаргадаг. Өөрөө чинь тухайд бүтээлээ гаргана гэж боддог өө. Яг ер нь гаргая гэж айгүй их боддог. Тэгээд одоо хаврын гоёлд удахгүй боллоо шүү дээ. Тэгээд хаврын гоёлд орох бодол байна. Угаасаа ямар ч лээс хүч үзье гэж боддог. Тий. Сая бас Facebook-д нөгөө нэг Umbrella гэд сэтгүүлээс зарласан загварын чиг хандлагыг одоо тодорхойлсон залуучуудын уралдаан болсон байсан. Тэгээд тэрэнд бас өөрөө чи оролцож байгааг харсан. Тэрийн талаар тэр тал дээр бол яг бас өөрийнхөө хийсэн зарим нэг хувцснуудыг оруулсан. Тэгээд өөрийнхөө стил өдөр тутам хэрхэн хувцалдаг. Тэгээд тэр талаараа яг хэдэн зурнууд эвлүүлээд оруулаад оролцсон байгаа. Хүн болгонд л нэг өөрийн дуртай юм байдаг шүү дээ. Одоо зарим хүмүүс ихэвчлэн ном унших дуртай. За тэгэл сайн үйлсийн аянд оролцох дуртай, дуу дуулах дуртай. Яг өөрийнхөө хийсэн юмыг өөрөө өмсөөд тэгээ өөрөө хийсэн гэд бодохоор хамгийн гоё зүйл нь яг юу юм бэ? Юм оёхын ч гэдэг юм уу? Хамгийн гоё зүйл нь яг юу? Гэтэ бас юм оёх гэхээсээ илүү эн чинь нөгөө яг хувь хүний өөрийгөө тодорхойлох илэрхийлэх стил имиж хийж явах хэрэгтэй. Тий, ер нь л ингээл одоо жишээ нь Facebook-оор би хийсэн хувцснууд айгүйх хүмүүст үзүүлдэг. Тэгэл хийсэн хувцснуудаа гаргаад хүмүүс лайк дараал. Тэгээ доор нь урмын үгнүүд бичрээл. Гоё загварууд байна гэж хэлэхээр айгүйх урам ордог тий. Хүмүүс тех болгонд нь айгүйх тэгэхээр илүү их хувцснууд хийх юмсан гэж их боддог. Одоо жишээлбэл маш тийм сонин стилтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ тий. Одоо залуучуудын маань хамгийн сайн мэдэх гээд тэгэх юм бол Lady Gaga гэдэг тийм. Тэгэхээр маш сонин стилтэй махан хувцас өмсдөг ч гэдэг юм уу үнэхээр сонирхолтой байдаг. Таны тухайд юу гэдэг чи юм өвөрмөц стил загварын хувцас хийж бодож ирсэн. Яг би сүүлийн үед бол неонгтэй тод хувцснууд сонирхоод хийж байгаа. Тэгээ хүмүүсээс нөгөө нэг гадуур хүмүүс юу гэж бодохоос шалтгаалаад айгүйх өөрөөр хувцалж чадахгүй те. Өөрөөр хувцлахаас их айдаг. Тэгээ сүүлийн үед бол айгүйх тод өнгөнүүд мод болоод байгаа. Би саяны яран дээрээс бодлоо л та. Нэрэл яг л тийм л дээ. Залуучууд бид нар ингээл өөрийнхөө хүснээрээ хувцлаад явах гэхээр их тийм ээлтэй бос юм шиг санагддаг байхгүй. Одоо жишээлбэл нөгөө нэг эмо стилтэй залуучууд байдаг. Айгүйх нэг хэсэг хүч авч ирсэн шүү дээ. Тэр үеийн залуучуудыг явж хахад за ахмад настай хүмүүс за тэгээ багш нар ч гэдэг юм уу те айгүй тийм нийгмийн амлаас энэ бол цэвэрхэн хувцс өмсөх ёстой ч гэдэг юм уу. Бичил хэмжээний ялгуурлан гадуурхалтууд маш их явдаг. За тэгээ октод гэдэг юм бол юу гэдэг чинь хэрвээ богинохон хувцс өмссөн бол гадуур явж явах юм бол тэгээд аимшигтай нийгмийн халдгуудад өртөн шүү дээ. Тэгээ хүний ихний зөрчлөөд явагдана. Тэгэхээр одоо жишээлбэл өөрөө чинь хийсэн хувцснуудаас одоо шалтгаалаад ялгуурлан гадуурхалтанд өртчихсэн хувцаагаа тий яг тийм ч бол өртсөн юм байхгүй л дээ. Яг нэг неонгтой плаж байгаа л та. Тэрийг бол хүмүүс хараад ямар тод өнгөтэй юм бэ гэж хардаг. Залуучууд бид нэр хүссэн өөрийнхөө хүсэл илэрхийллээс зөв илэрхийллийн маань одоо ч юу гэдэг хүлээж авахгүй нийгэм одоо буруугаар хандах тохиолдол их байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг? Зөвхөн хувцас хэлдэггүй те. Өөрийгөө илэрхийлж байгаагаасаа шалтгаалаад олон нийгмийн одоо буруу хандлагууд ирдэг. Таны тухайд тийм хандлагууд бас зөндөөл ирдэг байх энэ талаас. Яг нөгөө хувцсаар нь ухтаад ухаанаар нь үдгээд өгөөд шүү дээ. Тэгэхээр ер нь бол хөвчлэн хувцсыг хараад хүмүүс энэ хүнийг анх эхлээд ямар хүн бэ гэж дүгндэг те. Тэнгуут яг одоо ингээд Монголын нийгэм болохоор яг хувцлан гэхээр бас хэцүү байдаг. Тэгээ өөрөөр хувцалж чадахгүй одоо хүмүүс юу гэж бодох нь ингээд айгүйх өөрт нь ингээ хамааралтай болцсон байдаг.
Тэгэхээр залуучуудаа ер нь өөрийнхөө стил имижийг хэлтгэл хүмүүст ингээ сайхан харагдал өөртөө ингээ кайф авч ирлээ болно шүү дээ, тий? Хүмүүс ингээл өөрийг нь муу хэлэх үедээ ингээ эдэргээд тэрнээс айгаад хувцалж чадахгүй ч юм уу, тий? Тиймхүү бас байж болохгүй гэж боддог. Өөрийн чинь үеийн охтууд ихэвчлэн ингээ харж байхад ямар стилээр хувцалж чинь. Одоо үеийн охтуудын загварын чиг хандлагын талаар таны бодлого бас юу вэ? Одоо ер нь бол хувцлал загвар нь яг хуу энгийн байж болно. Гэхдээ өнгөнүүд нь айгүй чухал болсон. Өнгөнүүд нь хоорондоо ингэ зохицчихлээ баг нэг ямар ч загваргүй хувц өмссөн ч гэсэн өнгөнүүд нь ингээ хоорондоо гоё тохирсон бас гоё хувц өмссөн юм шиг харагддаг. Тэгээд дээрэс нь болохоор хувцсны хээ хуваар бас айгүй чухал болсон. Дөрвөлжин хийтэй ч юм уу, эсвэл цэцэг ч юм уу, тий. Тэг хээ хуваар нь айгүй чухал болсон. Тэгээд сүүлийн үед аксессуарууд айгүй бас чухал үүрэгтэй. Аксессуаргүй зүгээр ингээл дан ингийн хувц өмсөд явах, дээр нь аксессуар нэмээд өмсөх хоёр бол шал өөр. Тэгэхээр жишээлбэл таны нэг өдрийн одоо өөрийгөө илэрхийлж байгаа хувцлынхаа талаар бас илэрхийлвэл. За өнөөдөр бол нэг сүртэй юм бол илэрхийлээд авах хувцас л өмссөнгөө зүгээр энгийн тэгэл өөрийнхөө хийсэн цамцыг өмссөн. Тэгээд зүгээр жисэн өмд өмссөн байна. Нэг тийм аксессуар айгүйх чимэглэл болдог гэж хэлжсэн. Жишээлбэл одоо ийм хувцсан дээр ийм аксессуар байвал зүгээр. За хослуулах тал дээр бас өөрийнхөө мэдрэмжээс хослуулах тал дээр бол тэгэл яг өөрт байгаа зүйлүүдээс ингээл харж байгаа л хооронд өнгөөр нь ч юм уу эсвэл хэлбэр дүрсээр нь ч юм уу харж байгаа л хослуулчих болно. Миний хувьд болохоор сүүлийн үед бол энэ алтлаг зүйлийг бол маш хэцүүж байна. Тэгээд сүүлийн үед бас баг түрүү жил тренд болсон шүү дээ энэ цахалал. Тийм. Тэгээд 100 гэхээр айгүй их тийм цэцэг хуартай цамц ч юм уу, юб ч юм уу, гутал хүртэл тийм цэцэг хийтэй болсон шүү дээ. Тэгээд удиралтаа бас тааруулж хувцлах хэрэгтэй. За хаврын удиралт гэх юм бол баг зэрэг яг тод өнгөтэй байж болно. Шарч гэх юм уу, ногоонч гэх юм уу тий. Шар ногоон хоёрыг эсвэл хооронд нь хослуулаад ч юм уу өмсөж болно. Тэгэхээр одоогийн байдлаар яг хэдэн хувцас бас хийсэн байгаа вэ? Ер нь 12 сараас хойш бараг 20 гаруй хувцас хийсэн. Тэгээл зарим нь бэлэг дурсгал, бэлгэнд өгөөл хүмүүсийн төрсөдрөө тэгээл тий. Тэгэхээр бас одоо залуучуудаа зориулаад өөрийнхөө хийсэн хувцснаас хоёулаа хамтдаа танилцуулах. За тэгээд залуучууд бидний өөрсдийгөө тодорхойлох нэгэн зүйл бол яг арга хувцлалт байдаг. Тэгээд өөрийнхөө хүсэл зорилгоор маш авьяаслаг яваа нэгэн бүсгүй маань өнөөдрийн маань онцлог залуу болонд оролцлоо. Тэгээд залуучуудаа зориулаад бас нэгэн уриалгыг хэлээд нэвтрүүлгээд өгсгөө. Ер нь энэ цаг үед бол бидний үеийнхэн л одоо Монгол ирээдүг авч явна. Тийм болохоор миний зүгээс хэлэх үг гээл яг ихэнх залуучууд маань цагийг их үр бүтээлгүй өнгөрөөж байгаа юм шиг санагддаг надад бол. Тэгэхээр одоо яг залуу эд насн дээр зөндөө зүйлийг хийж бүтээцгээе. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөцгөөё гэж хэлмээр байна. Mongolia Music Production-аас бэлтгэн өргөдөг Монгол залуу хүмүүст зориулсан би залуус хөтөлбөрийн маань ээж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтэд Facebook-ийн би залуус хаягаар орж ирүүлээрэй. Ирж хүчээр дүүрэн энэ л насандаа ихийг хийж бүтээгээрэй залуусаа дараагийн дугаар хүртэл түр баяртай.